За өөрсдөө дараа болох тухай өнөөдөр бас өргөжлөлтэй гэрн залбирлаар яаж өөрийгөө дараа болох тухай. Төлхөр иш болохоор Иохан 4:24. Бурхан бол сүнс түнд мөргөгчтний сүнслээрээ үннээр мөрөх ёстой гэж айллаа гэж. За энэ Иесус өгөө тийм үү? Адилхан. Эзэн тань талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Бүх зүйлийн төлөө талархан залбирч байна. Эзэн. Бид нар өнөөдөр өөрсдөө зүрх сэтгэлийг даруй болгон таны өмнө ирж байна. Эзэн. Бидний зүрх сэтгэл хэдэн сарын өмнө байснаас илүү даруй, хэдэн цагийн өмнө байснаас ч илүү даруй, хэдэн минутын өмнөөс ч байсан илүү даруй болсон байхаа гэж найдаж байна. Яагаад бид нар гутал дунд үнэхээр таны оршихуйд орж чадсандаа үнэхээр талархан залбирч байна. Та өөрийнхөө агуу сүр жавхлантай, хүчтэй гэдгээ харуулж өгсөнд үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид нар бүтээлийн хувьд үнэхээр бүтээгч эзнийхээ өмнө зогсож байна. Эзэн танд талархъя, үнэхээр их талархъя. Эзэн Христийн нэрээр талархан залбирч байна. За Иохан 4:24 дээр Иесусыг хотог дээр ирээд Самар эмэгтэйтэй уулзаад өөрийгөө амийн ус гэд танилцуулдаг тийм ээ. Тэгээд тэрнийхээ дараа хэрхэн Бурхныг хүндэтгэх тухай хэлж өгч байгаа тийм ээ. Тэгээд Самар эмэгтэй болохоор Израильчууд шиг синагогт очдгоо бас өөрийнхөө үндэстэн шиг уул руу гарч мөрөгдөггүй. Яаж мөрөхгүй ч мэддэггүй тийм эмэгтэй байсан тийм ээ. Харин Иесус бол өөр цаг үе ирж байна. Чи заавал Израильчуудтай адилхан тийшээ синагог руу явах хэрэггүй. Самарчуудтай адилхан уул руу явах хэрэггүй. Харин Бурханд мөрөгдөх хүмүүс сүнсээрээ үннээр мөргөх цаг ирж байна гэж хэлсэн байна. Тэгээд тэр цаг нь бол одоо яг энэ цаг байхгүй юу? Тэгээд бидний энэ цаг Иесус өөрөө амьсныхаа дараа сүм чуулган бий болоод яг жинхэнэ ингэж сүнсээр үннээр мөрөгдөх хүмүүс ирсэн тэр цагийн тухай хэлж өгчсэн. Тэр юу мөргөн гэдэг бол тийм ээ. Англиар бол worship гэсэн үг байгаа. Мөргөн гэдэг нь юу гэхээр Бурхан дээр бид нар өөрсдөө сүнсээр, биеэр, сэтгэлээр төвлөрж байгаа тэр бүх үйлдэлүүдийг, тэр төвлөрж байгаа төвлөрлийг хэлж байгаа гэсэн үг. Тэгээ Бурхан бид нар ямар агуу юм бэ? Ямар ихэн юм бэ? Ямар сайн юм бэ гэдгийг дээр төвлөрөх юм бол бид нар өөрөө ирэхгүй Бурханд тэр алдар магтаалыг өргөж тэр хүндэтгэх тийм үйлдэлүүдийг хийдэг байна. За мөрөглөөр бид нар яг Христийн дотор ариун сүнсээр дамжуулаад Бурхан бидний төлөө ямар зүйлүүд хийсэн юм бэ гэдэгт бид нар талархал өргөдөг байж байгаа. Тэгээ энийг л мөргөх гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр мөргөл дотор юу ордог вэ гэхээр магтаал орно, залбирал орно, өргөл орно, үгийн тунхаглалууд орно. Тэгээд ариун ёслол тийм ээ баптизм, ариун цог гэдэг ариун ёслолууд багтаж байгаа. Эдгээр бүгдээрээ нийлээд энэ мөрөглийг хэлж байгаа. Энэ мөрөглийн тухай Иесус Самар эмэгтэйд хэлж өгсөн байж байгаа. Тэгэд энэ бүх үйлдэлүүд бид нар гаднаас хүн харахад тэр Христ итгэгчдийн хийж байгаа итгэж биш хүнд үл ойлгогдох тийм сонин үйлдэлүүд юм боловч яг үйлдэл болгоныг бид нар яг үннээр бас сүнсээр хийх учиртай гэсэн үг. За өнөөдрийн бидний ярих гэж байгаа энэ залбирал бол яг энэ мөргөлд ордог бас нэг бидний хийдэг тэр үйлдэлүүд байж байгаа тийм ээ. Бурхныг хүндэтгдэг тийм үйлдэл байж байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нар залбирлын талаарх бүх юм ярихгүй зөвхөн залбирлаар яаж өөрийгөө даруй болгохтой холбоотой эсгүүдийг нь түүж ярина. Залбирлын тухай бол маш олон номлол та нар сонссон байх гэж бодож байна. Маш олон ном уншсан байх гэж бодож байна. Өөрсдөө ч гэсэн олон янзаар залбирдаг гэж бодож байна. Өнөөдөр зөвхөн залбирлаар яаж даруй болох тухай гэсэн. Тэг яг түрүүчийн номлол дээр бид нар үзсэн тийм ээ. Өөрсдөө даруй болгох тэгвэл би та нарыг өргөмжлөнө гэд Бурхан хэлсэн. Тэгээд бид нар
гэмшлэр даруу болох тухай, мацаг барих барилтаар даруу болох тухай байсан. Тэгээ 3 дахь нь болохоор залбирлаар даруу болох. Энэ 3 өөрийгөө даруу болгох энэ 3 үйлдэлүүд бол гурлаа ерөөсө салангад хийгддэг, дандаа ингэж хамт явагддаг. Ялангуяа гэмшигтээ бид нар залбирдаг, мацаг барихтаа залбирдаг. Залбирал бол ингээд бүгдийг холбож өгч байгаа, тийм ээ. Сая бид нар зарим 7 хоног мацаг барьсан баг, зарим нь одоо үргэлжлүүлээд 14 хоног мацаг барьж байгаа. Зарим нь 21 хоног мацаг барих юм төлөвлөгөөтэй байж байгаа, тийм ээ. Тэгээ энэ мацаг барьж байгаа энэ үед бол ямар зүйл болдог вэ? Бидний бие чимээг болдог нь бидний биеийн хүслүүд дарагддаг, тийм ээ. Биеийнхээ хүслийг бид нэр байхгүй болж байгааг бид нар мэдэрдэг. Тэгэд биеийн хүсэл байхгүй болох үед сүнс ярьж эхэлдэг. Бидний дотроос, тийм ээ, ариун сүнс ярьж эхэлдэг. Тэгэхээр энэ мацаг барьж байгаа үйлдэл бол зөвхөн бидний хийж байгаа үлсгэлэн биш. Биеийн үлсгэлэн биш. Харин сүнсний үлсгэлэн бид нар бий болгож байгаа байхгүй юу? Сүнс үлсэд эхэлж байгаа. Тэгээ сүнс энэ үлсэж байгаа үед бид нар яадаг вэ? Улам илүү Библи уншаад, үгийг уншаад, тунхаглаад ингэж залбирж, тийм ээ, бурхантай ойртож өөрийнхөө төр сүнсний үлсгэлэнг бид нар хангахын тулд улам их тэр залбирлын үйлдэлүүдийг хийдэг байж байгаа. Хэрвээ бид нар энэ үйлдэлүүд хийгээд мацаг барихаас өмнө байснаас илүү даруусгагдаагүй бол бидний тэр мацаг барилт амжилтгүй болчихж байгаа гэсэн үг, тийм. Яг л бид нар зүгээр л бурхныг хөтлөж хүссэн юм авах гэж мацаг барьж байгаа биш, тийм ээ. Бид нар яаж байгааг бол бурхны хүсэлтэй өөрсдийнхөө хүслийг нийцүүлэхийн тулд мацаг барьж бас залбирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бурхны хүслийг бид нар хаанаас мэдэж авах вэ гэхээр бурхны хүслийг бид нар зөвхөн үгнээс нь л мэдэж авна. Бурхан үгэндээ бүх амлалтуудаараа, тийм ээ, тушаалуудаараа өөрийнхөө хүслүүдийг бичээд биднэрт ингээ үлдээсэн байгаа. Тэр үгэн дотор нь л байж байгаа. Тэр хүслийг мэдхийн тулд саад болдог тэр сатаарлуудаасаа бид нар хол байхын тулд бид нар энэ мацаг барьж байгаа байхгүй юу? Дуулууртай байхыг хичээж байгаа юм үйлдэл хийж байгаа. Тийм болохоор бид нар мацаг барьж залбирсны дараа ямар ч өөрчлөлт байхгүй бол дэмэл мацаг барьсан гэсэн үг. Түрүүн 7 хоногийн өмнө бид нар нэг тийм мэддэхгүй байна гэж зэн сайхан уг авсан бурхны дотор байгаараа, оршихуй дотроогоороо ойрхон байгаараа гэдэг. Өнөөдөр пастороос яхад яг бас тийм үг авч иртэй. Бурхны дотор байгаараа гэсэн яг энэ үгийг авсан. Гэхдээ дахиад л улам өөрсдөө даруу болох хэрэгтэй мэн гэж бодоод бид нар мацгаа өргөжлүүлж байгаа. Тэгээ ер нь бол мацгийн дараа, мацгаар залбирсны дараа ямар өөрчлөлтүүд гарч ирэх ёстой вэ гэхээр нэгдүгürt нь бурхантай ойртсон бас сүнслэг мэдрэмж өссөн ийм өөрчлөлт байх ёстой. Яков 4:8-д та нар бурханд ойртвол би та нарт ойртноо гэд хэлсэн байдаг гэж байгаа, тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бурхантай ойртох тийм үйлдэл хийж байгаа гэсэн үг. Тэгвэл бурхан ойртноо гэд. Тэгээд бурхан биднэрт өгөө өгсөн ба шүү. Миний оршихуйд явж надад улам ойрторой гэсэн үг биднэрт өгсөн байна. За бас дараа нь 2 дугаарт нь бид нар мацгаар залбирснаар биеэ хяндаг, биеэ сахилгажуулдаг болсон байдаг. Тэ? 1-р Коринт 9:27 дээр Паул хэлж ирэхдээ би биеэ зовоож өөрийнхөө боол болгодог гэдэг. Тэ? Бие нь биднийг удирддаг биш, харин бид нар биеэ боол болгоод удирддаг болсон юм шүү, тэ? Хоол идэх гэд өсөж яана гэдэг үгүй. Энэ хоолны цаг биш. Энэ бол Библийг унших цаг гэд бид нар тушаагаад өөрийгөө хэмж сахилгажуулдаг чаддаг болсон байна гэсэн үг. За 3 дугаарт нь бурхны зорилготой нийцэх хандлага чиглэлээ бид нар тодруулж авсан байдгаа гэж. За энэ үед бид нар тухайлсан зүйлүүдийг яг бурхан өгдөг, хувьчилсан зүйлүүдийг яг мацаг барилтын үед бурхан маш их зүйдүүдийг, маш их үзэгдлүүдийг өгдөг гэдэг. Хэрвээ мацаг барилтын үеэр улам их зүйдлээд байгаа бол битгий яагаар энэ бурханаас
ирж байгаа юмнуудыг тэндээс хүлээж авах хэрэгтэй тий. Айлгсан зүй аимшигын зүүд ирвэл би хүлээж авахгүй гэж залбирхстай. Мацаг барилтын үед бол бурхан яг өөрөө хандлага чиглэлээр тодорхойлсон зүүдээр өгдөг байгаа. Улам их зүудэлдэг гэж хэрэгтэй. Үлс 13:2-т Антиох сүмд бүгдээрээ нийлээд сүмээрээ залбирж хахад ариун сүнс Барнаб Саул нарыг дуудсан тул томилоод явуул гэж яг тийм чиглэл өгсөн байдаг. Тэ? Иймэрхүү чиглэлүүд бид нарт ирнэ гэсэн үг. Яг юу хийхийг хэлж өгнө гэсэн үг. За мөн сүнслэг тусламж оролцоонд зам нэгддэг. Бидний итгэхгүй байсан зүйл, чөлөөлөгдөхгүй байсан зүйлүүдийн гарцсан тийм орж ирдэг. Тэгээ зам нэгдэг. Исая 58:6 дээр тий би аливаа буулгыг эвдэнэ гэжтэй бүр нүгэл хилэнцийн буулгыг тайлна. Хүлээсний оосрыг таслана гэх түрүүчийн номлол дээр бид нар уншсан тийм ээ. Аливаа буулгыг эвдэнэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр мацаг барилтын үед бид нар итгэл чөлөөлтийг бас хүлээж авдаг байна. За тэгээд дараа нь болохоор зүрхийг шинчилж дотоод эдгэрлийг авчирдгаа гэж хэлж байна. Тийм ээ. Зүрх бүр шинчлэгддэг байна. Бидний зүрх маш өөр болдог. Илүү зөөлөн тийм ээ. Эсвэл илүү зоригтой юм болж ирдэг. Тэгээд дотоод эдгэрлийг биднэрт авчирдаг. Дуулал 51:10-т Давид хаан тэр гимшлийн залбирал хийж байхдаа Бурханаас гуйдаг тийм ээ. Надад цэвэр зүрхийг бүтээж зөв сүнсийг шинчилж өгөөч гэдэг. Тэгэхээр бидний зүрх цэвэршдэг байна. Сүнс маань шинчлэгддэг байх нэ. Мацаг барилтын үед. За мацаг барилтын үеэр болдог бас нэг өөрчлөлт бол цаг үеийн шилжилт болдог. Цөмлөлт хийх хаалга нэгддэг байна. Өөр цаг үе рүү орж ирдэг гэсэн үг тийм. Бид нар Эстер номыг мэднэ. Эстер номын 4-5 дугаар бүлэгт Эстер 3 хоног үндэстнэрээ мацаг барь залбирсны дараа еврейчүүдийг хаалгах тэр төлөвлөгөө нуран ундаг гэж. Тэр төлөвлөгөө зохиосон хүн өөрөө өөрийнхөө барьсан дүүжлүүлдэг гэж байгаа тийм ээ. Энэ шиг тийм том цөмлөлтүүд breakthrough орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар мацаг барьж залбирахдаа ийм өөрчлөлтүүдийг хүлээж авдаг байна гэсэн. Тэгээд ерөнхийдөө мацаг барилтын үед бол бидний сүнслэг хараа маш их тодордог, хурцолдог. Тэгээд итгэл бол хайгүй ихээр нэмэгддэг байна. Тэгээд ерөнхийдөө бол залбирал бол зөвхөн мацаг барилтын үед хийж явах ёстой. Өдөр тутам хийж идэг бидний амьдралын хэв маяг болцсон байх ёстой байдаг тийм. За өнөөдөр би нэлээд зураг ашиглахаар шийдсэн. Тэгээд энд одоо 2 зураг харуулъя. Харсан чи яг энэ номлолтой холбогдох маш олон зураг хадгалсан байсан. Тэрийг ашиглая гэж утсан. Тэгээд Чарлз Спurgeon гэдэг христч теологч хүн байдаг тийм ээ. Олон зуун жилийн өмнө амьдарч байсан. Тэгээд Чарлз Спurgeon хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр залбирдаг сүм болол хүчтэй сүмээ гэж хэлсэн байна. Сүмээрээ залбирдаг. Сүмээрээ залбирна гэдэг чинь юу гэхээр хүн нэг болгон залбирна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм сүм болол маш хамгийн хүчтэй сүмээ гэж хэлсэн байдаг. Тэгэд итгэгч хүмүүсийн хийж явах тогтцсон 4 гол хэвшил байх ёстой гэж байна. Нэгдүгээрт нь сүнсээр залбирах, хоёрдугаарт нь Библи унших, гуравдугаарт нь магтан дуудуулах, дөрөвдүгээрт нь Бурханд талархал өргөж явах. Энэ бол бидний өдөр тутам хийж явах ёстой төр хэвшсэн зүйл. Өглөө бид нар босоод нүрээ угаадагтай адилхан ингээд яг хэвшсэн зүйл байх ёстой. Тэгэхээр залбирал бол бидний амьдралын хэвшил болчихсон байх ёстой зүйлээ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэд залбирж явах үед бол бидний зүрхэнд ямар нэгэн хүч орж ирдэг. Тэр хүч нь дандаа Бурханы оршихугаас орж ирдэг байгаа.
Яг бол бид залбирал бол Бурхны хаанчлалд хийж байгаа үйлчлэл. Тэгээ хаангүйгээр бид нар хаанчлалын ажилд орно гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр Бурхантай хамт бүх залбирлууд хийдэг. Тийм учраас тэр сүнсэн дотроо залбир гэж хэлээд байгаа тийм. Сүнс. Ямар сүнс вөхөр ариун сүнс шүү дээ. Сүнсэн дотроо залбираа гэж хэлээд байгаа. За дуулал 91-ийн 1-2. За бид нар сая Мацаг барилтан дээр өдөр болгон энэ хамгаалтын залбирлаж дуулал 91-ийг уншаарай гэж хэлсэн тийм ээ. За дуулал 91-1-2 бол хамгийн дэд нэгний халахвчанд оршигч нэгэн төгс өчт нэгний сүүдэр дор амьдрнаа. Би эзэнт хандан миний хорогдох газар, миний бат цайз, миний итгэдэг бурхан минь гинэ гэж. Тэгэхээр дуулал 91-ийн 1-2-ыг бас нэг уран бүтээлч хүн дүрсээр харуулсан байгаа байхгүй юу? Тэгээ дараагийн зургийг харахаар яг ийм дүрсээр харуулсан байна тийм ээ. Халахвч гэдэг нь ингээд яг Бурхны тэр халахвч одоо бид юунд бол зөндөл байдаг штэ. Үүлэн багнаараа халахдаг те. Галаар бид нарыг хамгаалдаг гэл ингээд тэр халахвч юу ч байж биднэрт болонтой халахвчин тэр өөрийнх юмыг ингээд үзүүлж байна тийм ээ. Тэгэхээр халахвчныхын сүүдэр доор бид нар ингээд сууж идэг байх нь ш тэр Бурхны хамгаалтанд байл дүрсчүүлж харуулахар те. Тэгээ дараа нь бид нарыг өдөөрөө хүчин гэдэг тайвшруулдаг. Тэгээ маш тийм зөөлөн гой сүнслэг байдал бид нарыг орж өдөөрөө хүчдэг гэдэг. Тэгж харуулж штэ. Бид нар бол тэр дотроос утгсан чинь нэг хүн цаана гадна талд нь байж байгаас те. Тэр хүн юм уу муу сүнс юм уу бид нар мэдэхгүй ямар ч байсан. Эзний оршихуун гадна талд байгаа байхгүй. Эзний оршихуун дотор байдаг. Яг ингээд тийм гэрэлтэй орчин дотор ингээд сууж явах нь байна. Тэр тайван амгалан байж явах нь байна гэсэн. Тэр үед дуулал 91-ийг унших юм бол энэ зургаар бас ингээд төсөөлөл авч болох нь байна. Тэгээ бид нэр сүнсэн дотор залбир гэж байна. Бид нар ариун сүнсгүйгээр Иесустэй холбогддоггүй болохоор энийг хэлж өгч байгаа тийм ээ. Гэхдээ бидний зүрхэн дотор үг байхгүй бол ариун сүнс бид нартай ажиллаж чаддаггүй. Ариун сүнс бол юу гэж вэ? Аав Иесус хоёрыг биднэрт таниулж ойлгуулах тийм ээ. Үгийг заах ийм зорилготой. Тэгээ бид нар тэр үг бидний зүрхэнд ороог байх юм бол ариун сүнс ажиллах газар байхгүй. Тэгэхээр бид нар сүнсээрээ залбирахад бол маш хэцүү болох байхгүй. Үг байж ич бид нар тэр сүнсээр залбирнаа гэсэн үг. Залбирлаар дамжуулж хийгддэг зүйлүүд юу ах вэ гэхээр магтаал, талархал, зуучлал, гуйлт, гэмшил, улаалт. Бид нарыг залбирж яана гэдэг бол бидний энэ зүйлүүдийг эсвэл дангаараа магтаалын залбирлаж болно, дангаараа гэмшлийн залбирлаж. Эсвэл залбирал дотор чи энэ бүх элементүүд нийлээд байж иж болно гэсэн үг. За элемент болгонтой холбогдох нэг ишлэл уншчихъя. За магтаалтай ямар ишлэл холбогдож. Тэр зөндөл аваад те. Энэ номлын богинохон цагт олон юм багтахгүй учраас нэгийг л төлөөлөл болгоод авч байгаа. Дуулал 146-гийн 1-2-т Давид хаан ингэж тус. Эзнийг магтагтун. Сэтгэл минь эзнийг магтагтун. Би амьдтай эзнийг магтана. Би байх зуураа Бурхандаа магтаал дуулнаа гэж хэлсэн байна. Тэгэхээр магтахтаа юу гэж вэ? Сэтгэлдээ тушааж шít. Сэтгэл өрөөсөө магтаж өгдөггүй байхгүй юу? Сэтгэл нөгөө биедээ захирагдсан тий. Залбирал хийхгүй. Тийм учраас сэтгэл минь эзнийг магтах. Сэтгэл бие захирах юм бол бид нарыг залбирал. Тийм учраас сүнс нь сэтгэлдээ тушааж агаад эзнийг магтаж тушааж байгаа. За талархалтай холбоотой ишлэл нь Эфес 5:20. Бурхан эцэгт бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өрг. Тэндээс нөгөө авсан Библийн орчуулган дээр нэг болон гэдэг үг жоох илүү явжлаа. Энэ нөгөө англиар God the Father гэдгийг эцэг болон бурхан гэд орчуулсан юм шиг. Уг нь бол зөвхөн эцэг бурхан гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ болон хасаараа гэдэг хаалтанд хийсэн баг шүү. Бурхан эцэгт бүхний төлөө
Тэ Бурхан танд залбир. Иесус Христийн нэрээр үргэлж талархал өргө. Тэ бидний залбирал бол Бурхан тандаад Христийн нэрээр ариун сүнсээрээ залбирах ийм залбирлууд хийдэг тэ. Тэгэхээр талархлыг яаж хийх ёстойг энд хэлж өгсөн байна. За зуучлалтай холбоотой ишлэл Эфес 6-гийн 18-аас 19. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого гуйлтаараа сэргэг бай. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангаахад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбираа гэж Паул хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр зуучлан залбирал гэдэг бол хэн нэгний хүний өмнөөс Бурханаас гуйх гэсэн үг байгаа. Энэ дээр бол гуйлт гэдэг англиар бол supplication гэдэг үг гэж байгаа. Тэгээд тэр гуйлтаараа сэрэг бай гэдэг. Байнга залбирч яа гэдэг. Хүмүүсийн өмнөөс байнга гуйж залбирч яа гэж хэлж байна. Тэгээд дараа нь апостол Паул миний өмнөөс бас та нар залбираарай гэх тэ. Зүйслэн залбирал хийгээрэй гэд залбирлынхаа хүсэлтийг өгч штт. Тэгээд тэр бүр яаж юуны төлөө залбирахыг хэлж өгч байна тийм ээ. Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангаахад үг өгөхдгийн тулд залбирч өөр. Тэгээд залбирлынхаа гуйлтыг маш тодорхой хэлж өгөх нь шүү дээ. Заримдаа бид нар маш тодорхойгүйгээр хүсэлтэй хэлдэг. Тэгээд яг зууслан залбирагч нар өөрсдөө ариун сүнснээс асууж байгаа яаж залбирахаа асуугаад залбирчдаг л та тий. Гэтэ тодорхой байх тусмаа өгнө бол их зүгээр. Яг тэгвэл өөрийн чинь хүсэл, өөрийн чинь итгэл эдгэрэлд бас чухал үүрэгтэй гэдгийг тэр өнгөрсөн 5 дахь өдрийн хичээлээр бас хичээсэн тийм ээ. За гуйлт хүсэлтэй холбоотой бас ишлэлийг уншия. 1-р Самуэль 1:27. Энэ хүүгүний төлөө би залбирсан юм а. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг эзэн биелүүлж өгсөн билээ гэд. За энэ бол Самуэлийн ээж Ханагийн хэлж байгаа зүйл те. Хана хүүхэдгүй маш олон жил яваад эзнээс гуйж агаад та надад хүү өгөх юм бол би тэр бүгээ танд буцаагаад өргөнө гэж хэлсэн. Тэгэхээр тэр амлалтынхаа дагуу эзэн Самуэлийг авчираад сүмд үйлчлүүлэхээр Илигийн шав болгож өгч байгаа тийм ээ. Тэгтээ хэлж байгаа үг нь эзэн миний гуйлтыг биелүүлсэн. Тэгэхээр эзнээс бид нар хүүхдийн юу ч гуйж болно. Бид нар хүүхдийн чинтэй гуйх ёстой. Тэгээ Хана бол хүүхд гуйсан тэрийг өгчээсэн гэдгийг. Тэгэхээр залбирлаар бид нар гуйж болно гэсэн үг. За гимшиж улаахтай холбоотой ишлэл нь болохоор 1-р Иохан 1:9. Хэрвээ бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэмж зөвхт бөгөөд бидний нүглийг уучилж бүхэл зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэнэ гэж хэлж. Гимших улаах хоёр чинь хоёр өөр үйлдэл. Гимшин гэдэг бол Бурхны өмнө буруу зүйлээ хийцэнтэй гимшиж байгаад гимшил. Улаалт гэдэг бол юуг яагаад хийцнээ яг бүр амаараа ингэж хэлж байгаа байхгүй юу? Бүр тийм улаалт бол Бурхны өмнө байж болдог бас бусад итгэгч хүмүүсийн өмнө бол байж болдог улаалт гэдэг. Хоёр. Repentance confession гэж хоёр янз байгаа тийм ээ. Зарим урсгал чиглэлд ерөөсө гимшил байхгүйгээр зөвхөн улаалтад явагдаад тэрийг гимшил хийчлээ гэд явдаг зүйлүүд ортой католик сүмүүд, Лютеран, Англикан гэж сүмүүд Бурхны өмнө гимшихгүйгээр шууд присттэй очиод улаачвал болно гэж бодоод тэ нэг юуны бүтгэний цаанаас ингээл тэрийг хэлчихэл явчлаа гэдэг тийм зүйлүүд байдаг. Бидний хувьд бол тийм биш. Гимшил, улаалт хоёр бол хоёулаа явагдана, дараалж явагдана гэсэн. За тэгээд бид нар бол залбирсны дараа бол маш тайван, амар амгалан болдог байгаа тий. Тэгээ энийг бас зургаар үзүүлсэн нэг зургийг төлөө харчээ тий. Тэрийн цэчний хүнтэйг
харахад залбирахаас өмнө болохоор ийм өхмөл байдалтай байдаг байхгүй юу? Тэгээд залбирсны дараа болохоор ингээд яг амилдсан юм шиг бүр ингээд цэцэг навч ургацсан юм шиг ийм гоё болдог. Энийг бид нар залбирсныхаа дараа өөрсдөө яг мэднэтэй маш хөнгөн болдог, ачаа багассан юм шиг болдог, баяр хөөр орж ирдэг, тайван болдог, тэ зоригтой болдог. Заримдаа бол бүр илүү их залбирмаар санагт хүсэл төрдөг ийм зүйлүүд гэж байна. Тэр үед бол бидний ээжин дотор ийм болсон байна л гэсэн үг. За түрүү хэлсэн үг дотор ч н орж ирэх бол ариун сүнс ажиллах газар байхгүй гэсэн үг. Тэр үг бол маш чухал гэсэн үг те. Түрүүн пастороос ерөнхийдөө ингээд залбирлын тодорхойлтыг бас хэлсэн тийм ээ. Оюун бид нар уншихтаа ингээ оюун ухаанаараа уншиж байгаа. Оюун ухаанд ч байгаа үгийг зүрх рүүгээ оруулаад зүрхэн дотроо тунгааж бодоод бясалгаад тийм ээ. Тэгээд амаараа тунхаглаж хэрэгтэй гэдэг. Энэ бол залбирал байхгүй юу? Чанга гаргаж ингэж ярьж явах хэрэгтэй. Тэгээд үгээ тэр оюун ухаанаасаа үгээ зүрхэндээ оруулахад ариун сүнс тэр бодож тунгахт ч хамт ажиллах нь шүү дээ. Тэгэхээр бид нар юуны төлөө яаж залбирахаа мэддэг болно. Бид нар үгийг зүрхэндээ шингээх тусам бидний зүрх хүчтэй болж эхэлдэг тийм ээ. Тэр сайн мэдээ тарах хүчтэй, үг ярих зоригтой, залбирах хүчтэй, зүрх маш их хүчтэй болж ирдэг. Унсан ч маш хурдан босдог болдог. Тэгээ хурдан босдог хүмүүсийн зүрх нь чанга байна л гэсэн үг. Тийм учраас бид нар үгийг зүрхэндээ аль болохоор гүнзгий гүн шингээх хэрэгтэй гэсэн үг те. Хөрс зүрхийг бид нар хөрс гэж үздэг те. Маш гүн шингээх хэрэгтэй гэсэн. Хэрвээ бид нар Бурхны үгээр биш хүний үгээр явах юм бол бидний зүрх хизээч бэхжихгүй те. Өнөөдөр яагаад зүрхэн чанга сул итгэгчд байгаад байна гэхээр Бурхны үгээр биш хүний үгээр те яваад байгаа байхгүй юу? Тийм учраас зүрх нь сул байна. Тэгэхээр үг, Бурхны үг, залбирал хоёр хамтарч ээж зүрхийг тижээж бэхжүүлдэг гэж ойлгох хэрэгтэй байна. Дуулал 119:1-2 явдал үйл нь гэм зэмгүй эзний хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ? Түүний гэрчлэлүүдийг сахин түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ гэж. Тэгэхээр зүрхээрээ хайна. Тэр зүрхээ тижээхийн тулд түрүүний үгнүүдийг нь бид нар аваад зүрхээ тижээгээд залбирал болоод гаргалаа. Одоо дараагийн үгнүүд хэрэгтэй те зүрхний тижээлүүд хэрэгтэй. Тэгэхээр бид нар зүрхээрээ Бурхныг хайдаг болж эхэлж байгаа байхгүй юу? Зүрхээрээ. Тэгээ тийм хүмүүс юутай ерөөлтэй вэ гэж хэлж байна тийм ээ. Улам их үг рүү шинтдэг. Тэгээд тэр үгийг ингээд зажлаад, бясалгаад тэгээд залбирал болгоод ингээд гаргадаг. Тэгээд ийм хүмүүс бол юутай ерөөлтэй вэ гэжсэн. Тэгээд дуулал 119:11-аас таны эсрэг нүгэл хийхгүй тулд таны үгийг би зүрхэндээ хадгалсан гэж. Үгээр зүрхээ тижээх нь ямар их чухал вэ? Нүгэл хийлгүүдгүй байх нь шүү дээ. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд таны үгийг би зүрхэндээ хадгалсан. Зүрхэнд муу бодол орж ирэхгүй болтол нүгэл гарч ирэхгүй болтол нь ингэж тижээдэг байна. Зарим хүмүүс би нэг үг нь мэдчихсэн шүү дээ. Тэгсэн хэрнээл ингэчлээ гэдэг. Үг нь зүрхэнд бат суугаагүй байна те. Тэр үгийг тунхилдаггүй, тэр үгээр залбирдаггүй. Тийм учраас зүрх нь сул байна гэсэн. За олон янзын байдлаар бид нар залбирч болно тийм ээ. Тэр биеийн хилэмж байдлуудыг хэлж байгаа тийм. Тэгэхээр биеийн хилэмж байдлууд нь бидний яах гэж залбирч байгаа зорилготой бас их маш холбоотой байдаг. Тэгэхээр залбирах үед бид нар биеэрээ ямар үйлдэлүүд хийдэг вэ гэхээр за нэгдүгüүрт нь сууж залбирдаг. Заримдаа сууж.
Нехемая 1:4-т эдгээр үгсийг сонсмогц би доош суун уйлж хэдэн өдрийн турш гашуудан Тэнгэрийн бурхны өмнө мацаг барин залбирч байв. Нехемая мацаг барьсан те. Тэгээ Нехемаяд ямар мэдээ очсон гэвэл Израильд нөгөө хан хэрэм нурцсан тэрийг босгох хүн ерөөсөө байхгүй байна гэсэн мэдээ авсан шүү дээ. Тэгээ тэрийг сонсоод мацаг бариад залбирч эхэлсэн те. Тэгээ мацаг бариад залбирч байсан юм чи мэдээж би энэ жоохон сул болцсон байсан байж магадгүй. Тэгээ нөгөө талаас нь Нехемая чинь нөгөө хааны сүнж байсан шүү те. Тэгээ хааныхаа хажууд ч юм хамаагүй зогсож болохгүй ч байсан мэдгүй. Ямар ч байсан тэр үгийг сонсоод биднийхээ ороход гинтийн мэдээ хүлээж аваад бас суларсан ч байж магадгүй юм мэдгүй. Ямар ч байсан Нехемая доош сууж уйлсан гэж байхгүй. Уйлаад хэдэн өдрийн турш гашуудан мацаг барин залбирсан гэж. Тэгэхээр сууж бид нар залбирч болно гэсэн тийм. За зогсож бас залбирч болно. Марк 11:25. Та нар залбирн зогсохдоо хэрв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучлаарай. Уучлал гэж хэлсэн байна тийм ээ. Энэ дээр бол юу? Энэ Есүс хэлж байгаа. Тэрээ зогсож залбирж байгаа болвол тэр уучлал. Бид нар ихэнх эдгэрэл чөлөөлтийн залбирлуудыг дандаа зогсож хийдэгтэй, хүмүүсийг зогсоож яагаад хийдэг. Тэр бол бас маш их утга учиртай яагаад зогсож байхад тэр хүн ялангуяа бид нар зогсоогоод гарын нөрүүлээд ариун сүнсээр дүүргүүлдэг байхгүй тэр хүнийг. Ариун сүнсээр дүүргэхэд ариун сүнс орж ирээд тэр хүний хэнийг уучлах, яах те ямар өвчнөд эдгээрийн төлөө залбирах тэр зүйлүүдийг нь хэлж өгдөг байгаа. Тэгээ энэ дээр бол яг уучлалын тухай хэлж байна те. Тэр зогсож байгаа залбирахтаа тэр уучлаарай гэж хэлж байна. За алхаж залбирч болно. 2 дугаар хаад 4:35 дээр дараа нь Илиша буцаад гэр дотор наас цаашаа нэг удаа алхаж дээшээ гарч хүүгийн дээр сунан итв. Илиша тэр нөгөө эмэгтэй ганц хүүгийг эдгэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийхээ өмнө залбирсан байна. Бид нар ямар ч юм хийсэн өмнө нь залбирч явах хэрэгтэй. Ганцхан хоол идэхээ өмнөөс бүх зүйлийнхээ төлөө бид нар эхлээд залбирч байгаа. Тэгээ Илиша тэр эдгэрлийн үйлчлэл хийхээ өмнө залбирсан. Тэгтээ нааш цааш алхаж залбирсан байна тийм ээ. Алхаж бид нар зөндөө залбирлын алхам хийх гэдэг бүр хиллэг бас байдаг байж байгаа тийм ээ. Тэр алхаж залбирч байна. За бүхийж залбирч болно. Гэтэл 34:8 Мосе газарт доош бүхийн мөргөхөөр яарвчлаа гэж үүдэг тийм. Мосе бол бурханд хамгийн ойр хүмүүс, бүр биеэрээ ойр хүмүүс тийм. Тэгээд залбирахтаа бол бас бүхийж залбирдаг байсан байна тийм. За гар өргөн хүндэтгэж бид нар залбирч болно. 1-р Тимот 2:8 Иймд би ирчүүдийг уур хилэнгүй маргалдалгүйгээр ариун гараа өргөж газар бүрд залбираасаа гэж хүсдэг. Залбирахтаа бид нар гар өргөж залбирна. Тэгэд гар өргөх нь яаж залбирдаг? Бид нар гар өргөөд аль бол гарын алгаа дээшээ байгаасаа гэж хүсдэг. Тэ? Яг бол ариун сүнс оршихуйг бид нар ариун сүнсээрээ залбирахын тулд гар. Тэгээ яг залбирал хийж байгаа гарын алга халуун оргидог байгаа тийм. Янз бүрийн зүйлүүд. Тэгээ тосч авч байгаа юм зүйлүүд. За сөхөрж бас залбирч болно. Лук 22:41 тэр эдг нь Есүс тэднээс чулуу шидэх зайтай холдон өвдөг сөвдөөд ингэж залбирв. Есүс өөрөө өвдөг сөвдөж залбирчсан маш таавда хандхтаа тийм. Энэ Гецсемане цэцэрлэгт та нар бити унтаатай надтай хамт залбирч явах нүүдэл нь унтаал өгч. Ганцаараа тэнд өвдөг сөвдөөд залбирч. За хэвтэж залбирч болно. Матай 26:30 тэр тэднээс жаахан цааш яваад нүүрээрээ унж эцэг минь хэрэг боломжтой бол надаас энэ аягийг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш таны хүслээр болох гэж залбирлаа. Иесус бүр ингэж хэвтээдтэй бүр санаад газар нүүрээрээ хэвтээд залбирч байсан байна шүү дээ. За энийг бас ингэж зургаар харуулчээ.
Сууд залбирч, зогсож болно, алхаж болно, бүх хийж болно, гараа өргөн залбирч болно, сөхөрч болно, хэвтэж болно, өвдүүлж болно гэдэг. Яаж ч залбирч болно. Манай сүмд бол яаж ч залбирахыг бид нар зөвшөөрнө. Чөлөөтэйгээр ингэж залбирч. Бие барих ерөөсөө хэрэг байхгүй. Бурхны өмнө залбирч байгаа учраас энэ бол биеэрээ ингэж байгаа бид нар бас өөртөө даруй олгож байгаагийн бас нэг хэлбэр гэж бид нар бас ойлгох хэрэгтэй. За залбиралд бас цаг хугацаа их чухал, хизээ залбирах цаг хугацаа бас чухал байдаг юм шиг үлээ. Яг бол янз бүрийн цагуудад янз бүрийн зүйлүүд болдог те. Тэгэхээр тэр дундаасаа өглөөний залбирал их чухал гэдэг нь байдаг юм билээ. Тэгэхээр тийм учраас сүмүүд төр өөрийн залбирлууд хийдэг юм шиг юм байгаа юм тийм. За Иесус Марк 1:35 дээр өглөө эрт харанхуй байхад тэр босоод гадагш гарч зэлүүд газар очинд тэндээ залбирч явдаг. Энэ бол хэд хэд удаа бичигдсэн байгаа Иесус. Өглөө эрт босоод хамгийн түрүүнд аавтайгаа уулзах гэж яардаг. Аавтаа бүх юмаа хэлдэг, өдрөө даатгадаг, тиймээ шинэ өрчөчээг авдаг. Тийм залбирлаа ингэж. Давид хаан бас дуулал 5:3-т өглөөгөр эзэн миний дуу хоолойг та сонсно. Өглөөгөр би таны өмнө бараалхан өсөн хүлээх болно гэж хэлсэн ба шүү. Өдөржингөө эзэнтэй хамт байхын тулд бас. Тэгэхээр өглөө хамгийн түрүүнд босонгуудаа залбирч явах нь бол их чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. За одоо бас нэг нийтэмтэй зураг харуулъя. Тийм зураг бас байсан. Тэгээд цуглааны камп, нэгдсэн цуглаан моглаан болохоор ингээл чигцэлдэл очдөг гинэ хүмүүс. Тэгээд залбирлын цугларалт хийхээр баг хүн байхгүй болчихдог. Тийм бид нар зөндөл солон харж ирсэн те. 17 онд чинь бид нар нөгөө нэгдсэн чуулган хийнгээд очин сүнээр залбирлын цугларалт хийж баг хүн ирдгээс тэгээд хин хоёр л гол дээр барсаа ахлагч баццэг хоёр л голтой тий. Ирсэн тэг бид нар нэг хаяа очдөг. Баггүй. Тэгэхээр яг нэгсэн цуглаан дээр бүгд ирсэн тий. Сүмд явдаггүй хүмүүс маань бүгд хүрээд ирсэн байсан. Бас энэ тухайд Сиатлын залбиралд бас сүмээрээ нэгдээд бид нар 2-3 жил залбирсан. Болол бүгдээрээ ирээсэй л гэж хүсдэг. 2 сард нэг удаа болдог гэсэн. Тэгэд нэг л цуглаан дээр манай сүмийн нэг 3-4 хүн ирсэн. Тэгэл дараа нь бид нар ирээгүй. Тэгсэн чинь яг зурчлан залбирдаг хүмүүс бол яг туштай явдаг юм лээ тий. Маш тустай. Тэгээ өөр сүмийн зурчлан залбир тэр урсгал чиглэл хамаагүй. Баптист сүмийнх ч байсан, пресбитериан сүмийнх ч байсан бүгдээрээ хамт ингээд залбирдаг баг. Тэр зурчлан залбирдаг хүмүүс яг. Сүүлдээ бид нар бие бинийгээ ингээд таньдаг болцсон шүү дээ. Тэгтлээ ингээд тэг бие бинийхээ төлөө ингээд залбирдаг, бие биендээ өгдөг, сүм чуулганыхаа төлөө өдөртөгчдийг гаргаж ирдэг. Янз бүрийн сүмүүд дээр очиж залбирдаг, өдөртөгчдээр нь гараа тавиад залбирдаг тийм байсан. Яг жинхэнэ зуршлан залбирлын дуудлага авсан хүмүүс залбирлын юмуд маш тууштай явдаг юм байна гэдэг тэндээс олж харсан байна. Тэгээд залбирдаггүй хүмүүс бол бардам хүмүүс байдаг. Бид нар анх залбирахдаа ямар бардам байсныг өнөөдөр пастор ирсэн те. Аюу хэцүү санагдаж бид нар чинь залбирал гэдэг нь буддийн ламын уншдаг тэр таринаар боддог. Хүнийг өмнөөсөө залбиралдаг тийм. Өөрсдөө залбирдаггүй тийм бардам хүмүүс ирсэн байдаг те. Бид нарыг анх сүмдэр ирэхэд яг монголчуудын библи судлан залбирлын тухай номоор явуулсан. Тэгээд анхны библи судлал залбирлаар байсан болохоор бас их сонин санагдчихсан. Гэтэ залбир нэхээс л нэг сонин. Тэгэл аажимдаа ингээд залбир сурч гисэн. Тэгэд миний хамгийн залбир сурсан газар бол тэр нөгөө мөнхөө хагалгаанд орчоод траканда явж чадахгүй болоод бид нар гэрийн орлого хэцүү болоод ирчээд бид нэг цэвэрлэгийн ажил авч ирсэн чинь паркинг цэвэрлэх болсон байхгүй юу. Тэгээд тэр паркинг шөнө очиж цэвэрлдэг. Тэгээд тэр талбай дээр залбирч сурсан байхгүй юу. Хав харанхуу ингээд задгаа машин жоохоо амар гоё. Тэгэл хэдэл очиж ингээ өөрөөр
гэсээ ойрцон зоржигтэй би ганцаараа тэнд чинь хашгир надаас тэгж хашгир дуу гарна гэж би өөрөө ч зүтэлж байгаагүй. Тэгээд хин ч мэдэхгүй юм чи хашгирч ингээд залбирж уулахтаа уйлж дуулахтаа дуулж ингээд залбирч сурсан байдаг. Тэнд ингээд яг бардам зангаа няцалж дарсан байдаг байгаа тийм. Тэгээд залбирал даруй олоодыг бол яг биеэр мэдэрсэн. Ер нь залбирдаг хүмүүс тэрийг бас мэдсэн байдаг гэж бодож байна. Сургаалт төгс 29-23 бардам зан хүнийг дорд болох нь харин даруй сүнс хүндэтгэл хүлээдэг гэсэн. За мөн сургаалт төгс 11-2 бардам зан нэр хуглан даруй зам бол бос мэрэгэн ухаан гэдэг хэлсэн байдаг. Тэгээд бардам зангийн тухай зөндөл байгаа л та. Тэгээ яагаад гэж олон байгаа юм гэхээр бардам зангаас маш их хор уршигуд гардаг болохоор. Ямар хор уршигуд гардаг вэ гэхээр Библийн хамгийн анхны нүгэл бардам зантай холбоотой тий. Тэгээ бардам зан бас итгэгчдийг итгэлээс нь ухраадаг. Бардам зан итгэгчдийг сүтгдэг. Бардам зан итгэгчдийг хуваадаг. Тэгээ бардам зан итгэгчдийг буруу шийдвэр гаргуулдаг. Бардам зан гэр бүлийг сүтгдэг. Тэгээ бардам зан бас бурхантай харилцах бидний харилцааг устгадаг. Ийм их хор уршигтэй. Маш том хор уршигуудыг өгдөг учраас бид аль болохоор даруй болох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ даруй болоход бас залбирал их чухлаа гэдэг өнөөдөр хэлээд байгаа юм. Тэгээ Иесус бидэнд яаж залбирахыг заасан. Матай 6:9-13 дээр тиймд ийхүү залбир. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусгагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгөөдөө уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал хүч чадал алдар сүр өөрт таних. Амен гэж. За энийг монголоор бол их эзний заасан гуйлт гэж нэрлэдэг те. За энэ залбирал дотор бидний эзний оршихуй дотор хийдэг бүх элементүүд байж байгаа. Тэнгэрт байгаа бидний эцэг минь ээ. Таны нэр ариунаар дурсагдаг гэл энэ бол магтаал явж байна тийм ээ. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэх болтугай. Тэгэхээр энэ Бурхны хүслийг бид нар эрен хайдаг. Тэ нөө. Энэ чинь энд явж байгаа хүслийг хайж байгаа явж байна. За өдөр тутмын талхыг энэ өдөр бидэнд өгөөч гэд. Бурхан хангагч бурхан Тэвч хоо жайра гэдэг бид нар хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бид өртөнгөөдөө уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Энэ бол эдгэрэл чөлөөлөлт энд явж байна. Тэг биднийг сорилтонд буу оруулаач харин бузар муугаас гэтлгээж гэдэг. Тэг бид нар хамгаалтанд ч юм байчаа гэдэг нөгөө. Өнөөдрийн хэлсэн тийм ээ. Чихоо металли чижилж юу. Чихоо металли. Тэг энийг энд хэлсэн. Мифалти, мифалти. Бураж хэлсэн. Чихоо мифалти. Энийг хамгаалтанд орё. Энэ ингээд бүгд гэж тийм. Энд бол яг үннээр сүнсээр хэрхэн залбирахыг заагаад өгсөн байгаа байхгүй. Тэгэд энэний талаар бас зөндөө номлол та нар сонсч байсан бах янз бүрийн зүйлүүд энэ рүү гүнзгий орохгүй дараа нь өөр номлолууд хийгдэх байхаа гэдэг. Орчиж зарим сүмүүд Украин сүмүүд бол энэ залбирлыг хүмүүс нь хамгийн сүүлд бүгдээр ингэ юугаар хамтарч ингэж хийд юм билээ. Тэгэд Орегонд нэг Good Samaritan-ы үйлчлэгч нартай байж юугаар арамаик хэлээр нэг хүн уншиж өгчсэн те нэг гоё сонсогдт юм билээ бас. Бид нар заримдаа яаж залбирахаа мэдэхгүй зүгээр энэ залбирлыг бас уншичдаг гэж байгаа те. Тэгээд тэр чинь ингээд та задрах юм бол цаашаа маш их олон сургаалуудтай холбогдоод явдаг байж байгаа. Тэгэхээр бурхан өөрийнхөө үгэндээ шингээсэн үннийг ариун сүнс биднэрт ойлгуулж өгөхөд бид нар яаж залбирахаа мэддэг юм а гэдгийг бид нар ойлгоод авчих хэрэгтэй. Тэгээд тэр үедээ л бид нар даруй болж идэг. Бурхны оршихуйд нь орж, Бурхны хүслийнхэн дагуу залбирахыг л үннээр
сүнсээр залбирах гэж хэлээд байгаа. Дараа нь бид нар энэ сүнсээр залбирах төр өөр бас ямар залбирал байдгийг дараа нь бид бэлэг авиасууд үзэхдээ бас нэмж өргөлжлүүлж ярих болно. За өнөөдрийн хувьд бол зөвхөн даруу болгохтой холбоотой залбирлын талуудыг ярьлаа. Ой эзэн аав минь бид тань руу хандан талархан залбирч байна эзэн. Та бид нарт хэрхэн залбирахыг зааж өгсөнд үнэхээр талархан залбирч байна. Та биеэрээ ч гэсэн өөрөө үлгэрлэж харуулж дагалдагчдаа зааж өгч тэргээ биднэрт дамжуулж өгсөнд үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид нарыг залбирч ч мэдэхгүй бардан байхад та бид нарыг сахилгаж уулж номготгож сургаж даруу болгож өгсөнд бас даруу яаж болохыг зааж өгсөнд үнэхээр талархан залбирч байна эзэн. Эзэн танд талархыг үнэхээр их талархав. Бид нар маргааш ихэд өнөөдрийнхөөс илүү даруу болсон байхыг хүсэж байна эзэн. Та бидний зүрхийг бэхжүүлж өгөөрэй гэж гуйн залбирч байна эзэн. Та таны өгсөн үгнүүд бидний зүрхэн дотор соёолнд дэлгэрч цэцгэлэх болтугай гэж ерөн залбирч байна эзэн. Та биднэрт шинэ зүрхийг өгч сүнсийг шинчилж өгөөрэй гэж гуйн залбирч байна. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Их Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Аамен.